Өчигдөр төргийн их үзэгчтэй яг энэ цагт Монголын үндэсний олон нийтийн телевизээр та бүхэнд оюунлаг хөдөлмөрч бүтээл залуучууд өөрсдийн хийсэн бүтээснээ танилцуулдаг. Залуу зохион бүтээгч 2016 улс хурлаар үргэлжилж байна. Өмнөх жилүүдэд оролцож байсан залуу зохион бүтээгчид зөндөө оролцож байна. Мөгийн хамгийн их хүсэн үлээж байгаа ямар зохион бүтээгч вэ? Мөнх сайхан. Мөнх сайхан. Мөнх сайхан хүлээвээрээ. За ингээд мөнх сайханыг угтан авцгаая. Намайг Мөнх сайхан гэдэг би шинжлэх ухаан технологийн их сургуулийн барилга архитектурын салбарын архитектурын анги 2 дугаар дамжааны оюутан байна. 8 дугаар ангид оржсэн 2011 онд байна. Тэр үед болохоор би 1-р шатндаа тэнцээд 2-р шатндаа бас хасуулж исэн л та. Дараагийн удаа 2 дахь удаага орохдоо би 2-р шатндаа тэнцээд 3 дахь хасуулж исэн гэсэндээ бас өөрт нэлээд туршлага хуримтлагдсан бас урам орсон. Тэгээд илүү их техник сэтгэлээ маань хөгжсөн гэж боддог. Би 2 санаагаар орж байгаа. Энэ маань хоёулаа хичээлтэй минь холбогдолтой. Эхний санаа нь зураг төслийн ширээ. Энэ бол яагаад энэ санааг бодсон бэ гэхээр архитектурын оюутнууд 1-2 дугаар курстээ илүү төлхөө гарынхаа үр дүнг ашиглаж самбар дээр ажиллах шаардлагатай болдог учраас энд нь тохирсон ширээ айгүй ховорхон байдаг. Энэ бүтээл маань болохоор тухайн хэрэглэгчийн төвшөнд хүссэн байрлалд нь орохоор зохицож хийсэн байгаа. Тэгэхээр энэ хэсгийн хөдөлгөөн энэ хэсэг болохоор хөндлөн болон босоод чиглэлд хөдөлгөөн хийдэг. Суур яг энэ ширээнд тогтох хэсэгт болохоор бас 3 талын хөдөлгөөн хийснээр тухайн самбар маань 2 тишээ мөн дээшээ доошоо гэх тухайн хэрэглэгчийн хүссэн байрлалд нь шийдэж хийсэн байгаа. Энэ бүтээл маань өөрийн давуу тал нь хэм болвол энэ тавцсан хэсэг маань өөрөө целлюлоид тунгалаг материалаар хийгдснээр доорс нь гэрэл тусгаснаар калкин цааснаас хуулбар хийх ч юм уу. Тийм талаас нь илүү давуу талтай. Энийг хаач аваад явах боломжтой ингэж эффектгээр хийснээр тухайн хүүхэд маань хичээлдээ аваад явчих болно, мөн гэрийн нөхцөл ашиглаж болно. Маш их баярлалаа. Тайзан дээр урж байна. Энэ дээрс нэг юм асуух. Тэр хоёр хөлнийхээ хэсгээр нь бэхэлжээд тэгээ уйнуудаар нь чангалагдаж шүү дээ, тий. Тэгэхээр чи одоо тэр мөчнүүдийнхээ хэмжээ нь ямар за тэр уртгаар нь хэдүү? Мөчний хэмжээ нь болохоор жишээ нь А1-ийн хэмжээтэй байлаа гэж бодоход хөндлөн хэмжээсээр дээд хэсэг нь болохоор А1-ийн хэмжээ болохоор 540 байгаа. Тэрийг 2 туваасан хэмжээнд дээдлэл нь углагтай. Харин тэр голын урт мөч нь болохоор А1-ийнхаа яг хөндлөн хэмжээ нийт урттай тэнцүү. Эсвэл энийг бас багасгаж болно л доо. За тэгээ чи нийт уртаар нь бодоод төө тэн дээр бэхэлсэн байгаа. Энэ дээр ингээд чи зураг сурах гэж шүү дээ, тийм ээ. Тэгэхээр нөхөр чинь мөчнөөсөө нэлээд хол болцсон ийм байгаа юм чинь ямар нэгэн байдлаар эн чинь хичнээн хүнд байгаа ч гэсэн ямар нэгэн байдлаар одоо энэ мөчнөөсөө холдчих тэр ийм савлж байгаа энэ хөдөлгөөний яаж засах юм? Тийм, энэ хөдөлгөөний багасгыг бол бас нөгөө бүтээлийг хийж турших явцад энэ мөчийг бас багасгаснаар тухайн тэр савлал хөдөлгөөн мөн суурьнд ирж байгаа ачааллын хувьд багасах учраас тэр талаар илүү анхаарч байна. Яг ихчгэн одоо шил ганц ингээ мөчөөр ингэчүүл хэцүү бас энэ 3 дахь хэсгээс тулдаг юм яа гэдэг. Тэгэхгүй бол би бол ингэж бодод байна. Тэр мөчнөөс ингээ холдсон байгаа юм чинь ямар ч байсан юм зурхад бол энэ хөдөлгөөнтэй учраас ажиллахад хүнд байх болов. Тэгэхээр яг хийгээд үзэхдээ үнэхээр яг тийм байна. Материалын сонголт энэ бэхэлгээ дизайны шийдлээс чинь болно шүү дээ. Энэ хөдөлгөөний асуудал. Тэгээ тэрийг бодолцохгүй бол яг одоо энэ шийдлэр бол би илүү хөдөлгөөнтэй байх болоо гэж бодож байна. Энэ ширээ чи хийгдвэл надад их хэрэгтэй юм байна шүү. Би ч нэг 2-3 удаа бүр цонхон дээр гэж тавьж агаад стори дуурайлга зурсан. Энэ бол надад их хэрэгтэй сайхан санагдчих. Танаас нь гэрэл өгж байгаад турчин штэ. Сурах үйл явцад оюутнуудын бас шийдсэн санааг хараад бас илүү хөгжлөө ч юм уу зүйлүүд гарч ирдэг. Энэ юу ихээр зарим оюутан болохоор нөгөө готлын хайрцаг ч юм уу эсвэл картон цаасыг эвдэж байгаа дээр нь шил тавиад доорс нь гэрлээ тусах маягаар зурж исэн. Харин жоохон залхуу оюутнууд бол цонхон дээр ингээл суугаач идэх. Залхуу бий байж тээ тий. Тийм оюутнууд цонхон дээр тэгээд зурж исэн. Залхуу оюутны донд орж байгаа юм шүү дээ. Ингээд шүүгчдийн гэрэл гарч асаж үнэлгээ гар. Нэг ногоон гэрэл, нэг улаан гэрэл. Одоо хоёр санааныхаа тайлбарт орох уу? За тийм. За амжилтсэ. Дараагийн санаа нөх юм бол бас мөн адил тухайн самбарын ажлыг хийхэд цаас татах хэрэг гардаг. Тэгээд татсан цаасаа салгаж авахын тулд шугам тавиад цаас нь утгатай бас харьцаагүй хөвгт гар хураагаад эсгэх магадaltaй учраас тухайн бүтээл маань тэр татсан самбарын тэр цаасыг зөв одоо 5 см хүрэх хэмжээнд тэгшгэн зүсэх тийм хоёр санаагаар орж байгаамаа. Илүү хөгжүүлэх юм бол яг энэ нугсан энэ хэсэг дээр төгжээ хийж өгөх юм бол шугамаа яг тодорхой хэмжээнд байрлуулчаад гортигны чангалагчтай ижил зарчмаар энэ хэсгийг чангалах юм бол энэ тухайн бит маань өөрөө хөдөлгөөнгөө болно.
Тэгээд яг бариад ингээд цаасаа зүсэх явцад энэ хэсэг дээр дараалжуулж болохоор нөгөө цаасны утга маань ингээд хугарах хоошоо эсвэл өөр тийшээ ингээд хөдлөх хөдөлгөөн нь арай бага болж байгаа учраас энэ хэсэг дээр ачаал нь багасаад шийдлээ өвчгсөн гайгүй хөдөлгөө амар болж ирнэ гэж бодож ийсэн. За миний хувьд бол үнэхээр тэр наад хутганы яг бэхэлгээний хэсэг эргэж орж байгаа хэсэгчл нэлээ чамаас нэлээ их чадвар шаардах хийцэн хэсэг дээр нэлээ одоо объемтай ажил болох юм шиг харагдаж байна. Үнэхээр хийж чадна гэж итгэлтэй ярьж байгаад одоо. За Амжилт ингээд хүсье. гэрэл ас имлэгээ гарнаа. 2 ногоон гэрэл аль хэдийн ассан байна. Баяр хүргэе.